байцгаана уу? Өнөөдрийнхөө нойрынхаа блогтой тавтай морил. За өнөөдөр жоохон завгүй өдөр. Гэтэ гадаа амир хүүтэн байна. Хаврын улирал яагаад ингэж амир хүнийг бол хүүтрээл, нэг бол дулаард байд юм бол мэдэхгүй. За надад асуултууд угаасаа зөндөө ирдэг. Хувь чатаар болон бас YouTube дээр ч бас асуултууд ирж байгаа. Тэгээ хувь чатанд бол маш их асуултууд ирдэг. Тэгээ ноороо асуултанд хариулах тэнхилгүй байгаа гэж ойлгоорой. Ер нь бол завгүй тэгээд жоохон одоо хаалганы нөгөө сав авах процессд нөгөө сав маань айгүйх өвдөлт өгöd байгаа учраас өдөртөө тэгээд аль болох унтахыг хичээж байгаа. Тэгээд нороо. За мэдээж та нар асуух нь зөв штэ. Яагаад тэгэхээр би чинь ходоод, лимфатик, хашил тэгээд одоо ингээд сав авах гэдэг маш олон төрлийн энэ болгоныг ингээд өвдөлтийг өөр дээрээ аваад биеэрээ мэдрээ тэгээд ингээд та нарт энэ юм байд юм биш үү гэд урьдчилан сэргийлэх маягаар ингээд өөрөө жижигхэн мини блог болгоод түүхүүдэд хуваалцаж байгаа. Тийм болохоор за эхний нэгдүгээр асуулт нь болохоор ходоод өвдөх ховдоодны хурган хавдар онцтой болсон шүү дээ. Тэгээ ховдоод өвдөлт өгөх нь сэтгэл санаатай хамааралтай юу гэж асуусан. За энэ бол 100% сэтгэл санаатай хамааралтай зүйл ээ. Яагаад тэгэхээр ноороо яг хаваад очоод шинэ газар очоод шинэ орчиндөө дасах га тэгээ хичээл ном тэгээ дөнгөж төрөөд би 2хан сартаа очсон. Эхнийхээ 2 дахь хүүхдээ гаргаа тэгээд ингээд эхний нэг жол бол ингээд амар завгүй өнгөрсөн ингээд хичээлдээ стресстэй тэгээд хоёрын шоконд ороод тэгээ шинэ гэрээ санаал home sick болоод ингээд тэр болгоныг ингээд даваал гарч исэн чинь юу 3 дахь хүүхдээ болоод тэгэл 3 дахь хүүхдээ төрөөд дөнгөж нэг сартаа ахт нь төрсний дараа хямрал болон чама аваад тэгээд тэрнээс хойш ингээд би өвдөж яваад өвдөхөөрөө нөгөө сэтгэл санаагаар хүн унахаараа маш их иддэг. Бүр 9 жорын бүр юу ч хамаагүй амрууга хийдэг. Хийж байгаагаа өөрөө мэдэрдэггүй байхгүй юу? Мэдэхгүй. Тэгээд манай нөхрөл хажуунаас хянахгүй бол ер нь манай нөхөрч хэн чадахгүйсэн миний идэхийг заяа. Тэгээд миний одоо энэ зураг оруулчих би бүр хаваад хахад ийм тарган байсан. Миний байж бол хамгийн одоо өндөр зэгтээ таргаж үтсэн маань энэ ахгүй юу. Тэгээд сэтгэл санаа ингээ огцом хямраад ингээ өөрчлөн дотоор ходоод угаасаа өөрөө ирэхгүй ингээ өвдөж эхэлдэг. Ингээ ходоод чи битүү ирэхтэй учраас сэтгэл санаатай хамааралтай. Тэгээ ходоод маань 5 жилийн өмнөөс ингээ багаар өвдөж эхэлсэн гэсэн. Тэгээд би мэдэхгүй ингээд бүр 9 жар юмрэл. Тэгэл аваа сэтгэл санаа гайгүй болон за одоо би турнаа гэж турах гал дасгал хийгээл дасгалынхаа хажуугаар тураах янз бүрийн бүтээгдэхүүнүүд хэрэглээд бүр нөгөө винегер хүртэл ууж үзэл те ингээд тэгээ ходоод би бүр өөрийнхөө ходоодыг би бүр ингээ алаа хийцэн байхгүй юу. Тэгээ Ютад ирээд өнгөрсөн жилээс эхлээд би шууд бөөлж эхэлсэн. Юу гэсэн яагаад ингэж өгсөн чи ерөөсөө л бүр яг жирэмсэн хүн шиг бөөлж эхэлсэн баг. Тэгэл би чинь яана дахиад жирэмсэн болсон юм шүү дээ. Санаа зов эмнэлэгт үзүүлсэн чи эмчнэр бүр оншин тодруулдаггүй. Жирэмсэн биш байна. Шинжилгээний бүгд эрүүл гарч байна. Таних ингэ зүгээр юм гэхээр би бүр ChatGPT-г туслах үедээ үнэхээр тусалдаг шүү заяа. Тэгээ ChatGPT-дээс ингээд өөрөө юу хэлсэн чинь ChatGPT надад гэж байгаа. Чи ходоодны эмчэд үзүүлэх хэрэгтэйгээ санааг өгөөд тэгээ би өөрийнхөө нөгөө өрхийн эмч дээр очиод за би ходоодны эмчэд үзүүлье гэгээд ходоодны эмч дээр очиод цаг аваад үзүүлээд тэгээ хеликоптерын шинжилгээ өгсөн чи хеликоптертэй гарч байгаа байхгүй юу. Тэгээ эхний антибиотик уугаад таараагүй заяа. Тэгэнгүүт ахаад юу таараагүй дахингууд ахаад эхний антибиотик уугаад шинжилгээ өгсөн чинь хеликоптер дахиад гараад тэгэнгүүт ахаад бүр өндөр тунтай бүр маш өндөр тунтай антибиотик бичиж өгөөд бүр 4 удаа уух заяа. Өглөөний цайн дээр, өдрийн хоолн дээр, орой унтахын өмнө гэ 4 удаа уудаг 4 антибиотик тийм антибиотик уугаад заяа. Тэгээ бүр нөгөөтг нь ууснаас хойш бүр тархаагаад бүр бүүлж өгөөд бүр дээрээс нь нэмээд гүүлгээ заяа. Эмнийхэн сайд эффект нь. Тэгээд нөгөө Аз болж амуугийнхаа хулыгч руу холбогдоод нөгөө үнэхээр өвдөд байгаа юм чинь. Тэгээ хулыгч руу холбогдоод бүтээгдэхүүн авч яваад хоолны дэглэмээ бариад дандаа дан шүлтэй хоол идээд. Тэгээ ингээ миний ходоод гайгүй болоод тэгээ би яагаад ходоод сэтгэл санаатай холбоотой юм яаж мэдсэн гэхээр
хотоод аваа гайгүй болж исэн чинь гинт Монгол руу аав ээж байсан чинь аав ээж нэг айгүй намайг уурлуулад чи одоо ирээ тий наана юу хийгээд байгаа наана өвдөөл байгаадах юм газар нутаг чинь таарахгүй Монголдоо ир одоо энд л сайхан амьдрал байна гэд надад тэгж хэлсэн чинь би ингээд гинт огцом уурладаг аахгүй уурлаад би ерөөсөө гэж уурлаад та яагаад дандаа тэгдэж наач авсан ч би өвдөх ёстой л өвдөн энд байсан ч өвдөн би энд бүх хэмжлэгээ дуусчаад би сурчаад цаг нь болохоор би Монгол явнаа гэд ингээ уурлаад тэгсэн чинь миний хотод амар ингээл бүр бацлаад хатгуулаад өвдөд ихсэн аахгүй юу. Тэгээ би бүр ихрүүлээ. Тэгээ би бүр өвчин намдах юм угаач намдахгүй. Тэгээ emergency ороод нөгөө хүчтэй тариа хийгээд хотоодны намлалтаа арай гайг болж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө хотоодоо эрүүл байлгыг гэвэл сэтгэл санаагаа л доктортой барих ёстой. Маш сайн барих ёстой. Бидний сэтгэл санаа зарим хүмүүс нөгөө хийн миний болохоор хий бадгана одоо шар гэд байдаг шүү дээ. Тэрний бүгдээр ингээ хөдөлсөн байсан аахгүй бүр ингээ баг галзуурах чийсэн заяа. Тэгэнгүүт ингээ тэр чи хоолоор ингээ заст юм лээ шүү дээ. Ард юм лээ шүү дээ. Монголчууд дээр үед нөгөө им тан гэж байхгүй учраас хоолороо л ерөнхийдөө өөрсдийнхээ эрүүл мэндийг ингээд сэтгцэн эрүүл мэндийг хүртэл ингээ хоолоороо засаад дараад явдаг байсан юм лээ шүү дээ. Тийм болохоор одоо хаврын улирал та нар хаврын улиралд ялангуяа өвөл ингээ байж байгаа сэтгэл санаа ингээ өвөл ингээ битүү байжгаад хавар болонгууд бүр улам ингээд сэтгэл санаа сэтэрч гарч ирдэг байхгүй юу? Улам ингээд бүр уур бухимдал хүрэн уйлмаар санагдана ингээд заримдаа ингээд яагаад байгаагаа өөрөө ч учраа олох хэрэггүй та өөрөө биеийг сайн мэдээд тэгээд одоо Монголын амуугийн тэр өвсөн урамлаар хийсэн бүтээгдэхүүнүүд ингээ хаврын улиралтай хэрэглээд тэгээ шар тостой цайгаа өглөөнөө сайхан уугаад хийгээ сайхан дараа зүрхний хийгээ юмнуудаа ингээ дарчих юм бол сэтгэл санаагаа ерөнхийдөө бол ингээ барай явчихна. Тэгээ одоо би бол ерөнхийдөө аягүй сайн барьж байгаа. Гол нь миний нөгөө хүүхэд насны нөгөө ихээс авсан шархан дээр л би ажиллаад явж байгаа болохоос бусдаар бол миний сэтгэл санаа бүгд ингээд яг хэвэн байгаа. Тийм болохоор та бүхэн бас эрүүл мэндээ илүү хайрлаж аваарай. Тэгээ энэ асуултыг асуусан хүндээ хариулт өгсөн байх гэж найдаж байна.